За орой минь. За одоо тогтгошууллаа. За өнөөдрийн лайваар өнөөдөр лайв хийхгүй өнжтэй мөж бодож ирсэн. Надад гоё талархал ирээд тэгээд хүмүүс бас хэрэг болох болов гэдэг үднээс нөхөл лайв хийж чинь тэгээд надтай маш олон хүмүүс холбогдож байна. Хинт ч ярьж чаддаггүй тэр сэтгэл зүйн асуудлуудаа хуваалцдаг. Тэгээд дандаа эмэгтэй хүн байдаггүй, эрэгтэй хүмүүс ихэнх нь бас холбогддог. Тэгээд тэр эрэгтэй хүмүүсийн хувьд эхнэр нь ингээд ойлгодоггүй, ингээд сэтгэл зүйн асуудал хэлэх хэрэг эхнэрээс санаа зовоод идэг. Дээрэс нь энэ амьдралынхаа ноён нурууг ингээд авч явж байгаа. Тэгээд бүх амьдралынхаа үүрэг хариуцлагыг ингээд авч явж байгаа. Тэгээд гол нь ингээд өөрийнхөө сэтгэл зүйн асуудал юм уу, энэ асуудлаа ингээд эхнэртэй хэлэхээр эхнэр манаас ойлгодоггүй. Бас нөгөө талаасаа таны лайвыг ингээд ихнэртэй үзүүлмээр байна. Манай ихнэр юм үрлэгийн тэг ингээд жоохон шуналтай ингээд сэтгэл хөдлөлөөр хөдөлთა авалт хийчдэг гэд дандаа тэгээд ихнэрт маань хилээд өгөөч гэсэн мессежүүд их ирж байна. Тэгээд би маш их баярлж байгаа шүү дээ. Эрэгтэй хүмүүс ингээд лайв үзээд ихнэртэй бас хэрэг болоосоо ихнэртэй яаж ойлгох вэ гэд аргаа бараад байдаг юм байна гэж харсан. Тэгээд өнөөдөр надад нэг гоё талархлын мессеж ирсэн нь хэдэн сарын өмнө надтай нэг эрэгтэй хүн сэтгэл готролд орцсон. Тэгээ сэтгэл зүйчдэр бас хандсан. Тэгээ эмчилгээ энэ авсан. Тэгээ гол нь ингээд өдөр болгон сөрөг зүйл, аимшигтай зүйл, ингээ амиа орлох талаар ч юм эсвэл юм галзуурхаж байгаа, солиорхож байгаа мэдрэмжтэй тийм заримдаа бүр айдсандаа ингэж баригдаад исэн тийм хүн байсан. Тэгээд надад ч тэр зүйл тохиолдож исэн. Дандаа ингээ сөрөг зүйл бодоод ахаар энэ амьдралд ямар ч гэгээлэг зүйл байхгүй. Тэгээд тэр сөрөг бодлоосоо илүү ингэж айдаг. Тэгээд хүн болгон дотор нь ямар нэг айдас байдаг те хинч биш болчихгүй энэ хороо дэлхийд хоцорсон ямар нэг амжилтгүй нэгэн болчихгүй гэсэн хамгийн тэр айдас их байдаг. Дээрэс нь сайхан амьдарч байгаа мөртлөө энийг алдчихгүй гэсэн айдас байдаг. Одоо жишээ нь ингээд сайхан ажилд учраас сайхан амьдарч байсан. Тэгээд тэрийг алдчихгүй гэсэн айдастай. Бас нөгөөдөр бусад хүмүүс намайг муулчих үдээ гэсэн айдас байна. Гэх мэтчлэн тэгээ дээрэс нэг өгчихгүй гэсэн айдас бас байдаг те ингээд өгчихгүй гэд машин тэрэгэн доогоор орчихгүй эсвэл ингээд машин тавьж осолд орчихгүй ч юм уу. Гэх мэтчлэн маш сонь айдасууд байдаг. Бас амтнаас айдаг айдасууд фобиа гэд би одоо жишээ нь аалзнаас айдаг байлаа гэхэд зарим эмэгтэйчүүд аалз шавжнаас айдаг эмэгтэйчүүд байдаг. Тэгээд харахад бол маягтай юм шиг энэ жижиг амтнаас үүнд айгаад байгаа юм бэ гэд бодоод авч тэр хүмүүсөө жижигхэн айцаа том айц болгоцсон байдаг. Тэгэхээр энэ сэтгэл зүйн бас айц гэдэг нэг эмгэг бас байдаг. Тэгээд хүн болгон хинт ч хэлж чаддаггүй айцууд байдаг. Нөхрөө алдчихгүй эсвэл ингээд сэтгэл зүйн асуудлаас болоод их нэртэй ингээд хаягдчихгүй гэсэн айц хүртэл байдаг. Тэгээд дээрэс нь нэг тоглоом тоглож байгаа юм шиг амьдраад байдаг айцууд. Айцаасаа болоод нөхөртөө итгэж чадахгүй, их нэртэй итгэж чадахгүй тийм асуудлууд байдаг. Тэгээд надтай ярилцж байгаа хүмүүс ч тийм ингээд тулгарч байгаа асуудлаар ингээд сонсоор нөхөр маань намайг хайчихгүй гэж айсан айцаасаа болоод нөхөртөө ингээд бүрэн дүүрэн итгэж чадахгүй. Тэгээд нөхөр намайг хинч биш болчих юм бол тоохгүй орхичин гэж айсан айцаас болоод санхүүгийн хувьд ч тийм нөхрөөсөө тустай баймаар байна. Дээрэс нь сэтгэл зүйн хувьд ч бас ингээд тустай баймаар байна гэд. Тэгээд гол нь асуудал нь яг хаана байгаа юм бэ гэхээр тэр итгэл үсгүй байгаа зүйл нь бага насны трауматай бас холбоотой байдаг. Тэгээд өнөөдөр над руу тэр мессеж хийсэн хүний хувьд айцаа даван тулцсан байсан. Би маш их баярлсан. Тэгээд энэ лайв үзэж байгаа бол бас баяр хүргэе. Сэтгэл готролд ороод өөрийнхөө алдсан тэр мэдрэмжээс буцаж ирэх. Тэгээд ялангуяа ингээд дунд насны хямрал тохиолдсон хүмүүс одоо ингээд гайхдаг те ингээд зүгээр ихнэр хүүхдтэй амьдрал нь сайхан байж хатал гинтл амьдралаас үрлэх юм шиг өөр хүнтэй уулзаал эсвэл ингээд гинт үнэтэй машин аваал эсвэл гинт нэг шал өөр зүйл сонирхоод хоббитэй болоод ингээд тэр айцсынхны хэлбэр нь энэ залуу нас маань дуусчлаа бүх амьдрал маань дуусчлаа тэгсэн чинь би юу гэж хийж чадаагүй мэн гэд одоо хийж үзье гэдэг тийм сэтгэл зүйн дээр айц бас үүсэж байгаа хгүй. Тэгээд энийг болохоор дунд насны хямрал гэдэг эрэгтэйчүүдэд их тохиолдоод идэг 45 орчим наснаас хойшоогоо тий гинт нэг юм хийж үзмээр санагдал гинт орчноо солимоор санагдал гинт ажилланч биш юм шиг санагдал тэгэл ихнэрэмж бас биш юм шиг санагдал тэгээд энэ төрхөн хугацааг гэр бүлийнх нь хүн ойлгоод хамт даван туулаад амжилттай амьдрч чадчихвэл
жинхэнэ тэр нөгөө 50 жилийн амьдралаа бид утга учиртай өнгөрөөцөн хэрэг болдог бол нөгөө талаар яг энэ сэтгэл зүйн байдлыг ихнэр нь ойлгохгүйгээр өнгөрөөснөөс болоод бас асуудлууд үүсдэг ээ. Тэгээд эрэгтэйчүүд ингээд нээлттэйгээр сэтгэл зүгөө хуваалцаж байгаа нь ихнэртэй хуваалцах боломжийг эмэгтэйчүүд бид олгох хэрэгтэй байна. Тэгэхгүй тэгээд бид нар ингээ өөрийнхөө сэтгэл зүйд хэцүү байна. Надад хэцүү байна. Би энэ амьдралыг авч явж байна. Надад хэцүү байна. Би нар гэрээ дааж байна. Хүүхдээ дааж байна. Гэхдээ бид нар нөхрөө сонсохгүй, нөхрийнхөө сэтгэл зүйн асуудлыг сонсохгүй байдаг. Тэгээд дээрэс нь ингээд чи хитрхи өвөрлгөн байна. Миний яар ингээ сэтгэл зүйн энэ нөгөө сэтгэл хөдлөлөөрөө юм хөдөлтөж аваад байна. Одоо на палач нь чамд ингээ 5 палач авах чинь яагаад заавал 6 дахь палач авах гээд байгаа юм бэ гэд нөхөр нь асуухаар ихнэр нь урдаас нь чи ямар нарийн авч өгөхгүй л болохгүй юу? Ийм нарийн манай нөхөр маш нарийн надад юм авч өгдөггүй гэд. Тэгсэн чинь яг нөгөө өчтөрийн лайв дээр би дахиад хэлжсэн. Та хоёрын амьдралын зорилго чинь нэг амьдралын төвшнгөө дээшлүүлэх санхүүгийн эрхчлөөнд хүрэх тэр нөгөө байрны зорилго тавьсан багт чинь нөгөө 6 дахь палажаа нэгсээрээд л нөхөрт нь санхүүгийн дарамт бид нар ингээд нөхөр ингээд бэрчиг юм нэхээр гаргаад өчтдөг бэрчигс бас санаад ах алдаа байдаг тий. Тэгээд нөхөртөө эрхэлж ингээд тэргээлдэг. За тэгвэл хэдүүлээ яг өөрлөгөө бас өнгө юу нөхөрт ингээ хэцүү санхүүгөө хэцүү юм гэж хэлж чадахгүй байхгүй тий. Би амьдралын ноён нуруу бүрийн санхүүгийн байдлыг хариуцж байгаа учраас эхнэрээ ингээд юугаарч дутаахгүй учраас би ингээд нэгсэн зүйлийг авч өгнө. Яаж игээд орлогоо нэмэгдүүлэх үү гэд ингээд бодоол явж байгаа л да яг үндэ. Тэгтэн ингээд бид нар нарийн байна, намайг шүүмжилж байна. Маш олон эмэгтэйчүүд нөхөр маань намайг ерөөсөд дэмждэггүй, намайг дандаа шүүмжилдэг, алдаагаар минь олзолдог, гоочилдог, намайг тарган байна, бүдүүн байна. Бусад хүмүүс арчаатай өнхөтэй хахад намайг ингэж хэллээ гэсэн сэтгэл зүйн асуудалтай байдаг. Тэгээд тэрийг надад ч тэ байсан. Тэгээд яг ямар зорилгоор нөхөр нь хэлээд байгааг юм ч ойлгодгүй. Уул нь нөхөр маань намайг дэмжиж чи гоё эмэгтэй шүү, чи ухаантай шүү, чи хайрлагтмаа шүү гэж хэлчих юм бол ингээд бид нар ингэж маш гоё өөртөө ихтэй эмэгтэй болоод чихэн салбартаа үзүүлээд өгөндөө гэж боддог. Гэтэл яг үнэндээ хүн ингээд магтуулаад чамд амжилт хүсье, сайн шүү, чи хөөрхөн шүү, чи юм чадвартай шүү гэхээр харин бид нар эсрэгээр жоохон хаягчхад хандлагатай. Магадгүй таны нөхөр таныг шүүмжилдэггүй байсан бол та өөртөө анхаарах юм байгаа магадaltaй. Тэгэхээр бид нар хандлагаа өөрчилж чадах юм чинь те. Бид нар энэ хүн чинь харин ч намайг шүүмжилснээр миний алдааг сануулснаар дахиж энэ алдаа хийхгүй өөр зүйл дээр төвлөр гэдгийг сануулж байгаа юм байна. Жишээ нь бид нар алдаатай худалдаа олцоод зөндөө хийн. Тэгээ нэг үед бизнес центр эхлээл энийг тултал нь хийн гэж сэтгэл хөдлөлөөрөө ямар ч төлөвлөгөөгүйгээр сэтгэл хөдлөлөөр өсрээд орчдөг. Тэгээд дахиж тийм алдаа хийх үү дээ гэд нөгөө гэр бүлийнх нь хүн нь сануулахаар чи дандаа намайг алдаагаар олзолдог, чи намайг дандаа шүүмжилдэг. Тэгээд чамаас өөр хүн байсан бол намайг дэмжих байсан гэд. Бас нэг эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд байдаг нэг тэгэлдэг нэг зүйл нь өмнөх найз залуу ч юм уу, өмнөх амьдрал ч юм уу тэргийг харьцуулдаг. Тэгээд тархинд болдог процесс нь өмнөх сонголт дээр байсан да гэсэн сонголт ингээд сэтгэл зүйн хувьд эмэгтэй хүнд төрдөг юм байна л да. Тэгэхээр ингээд энэ сэтгэл зүйн судалгаанууд байгаа байхгүй юу? Ингээд X-ийг ер нь сайн сэтгэл зүйн хувьд сайн хүн байжтэй ч юм уу тийм бодлууд байнга төрдөг. Тийм учраас ингээд хоёр дахь амьдралаа зохиосон ч юм уу эсвэл өмнөх найзал дараагийн найзалуудаа очихсан үедээ ч юм уу эмэгтэйчүүд сэтгэл зүйнд байх хандлагатай байдаг юм байна л да. Тэгээд ингээд харьцуулсан тийм сэтгэл зүйн дутуугийн комплекс үүсгэх хандлагатай. Тэгэхээр танд тийм бодлын алдаа төрж ивэл энэ бол зүгээр миний тархины онцлог юм байна. Эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлог нь угаасаа ийм юм байна. Энэ бол яг би яг өөрөө хүсэж байгаа зүйл бол биш юм байна гэд ойлгоход бол асуудалгүй юм байна. Тэгэхээр одоо жишээ нь гэр бүлийн санхүү дээр нөхөр нь яагаад хэлэх одоо бид нар бол ингээд уран яруу ч юм уу хэлж байгаа санаагаа хідэн талаас нь ингээд үг ярианы чадвар өндөртэй учраас нөхөртөө маш олон аргаар хэлж агаад ямар нэг зүйлийг авахулж чадна те бидний чадвар юм чинь. Харин эрэгтэй хүний хувьд тэр үгээ ингэж энэ дотор боловсруулад буцаагаад ингэж биднэрт ойлгохоор эвлүүлж хэлж чаддаггүй жоохон тийм онцлогтой шүү дээ. Тэгэхээр бага насны эрэгтэй хүмүүс хүртэл анзаарвал маш орой хэлд ороод байгаа шүү дээ. Эмэгтэй хүмүүсээс илүү бидний хувьд болохоор охтуудын хувьд болохоор маш ихт хэлд орцсон. Энэ орыг бүх зүйлийг ямар ч бодохгүйгээр ярьдэн шүү дээ тий. Охтууд бол ингээл чалчаал ингээл маш өргөн өрөөнд ярьцсан явж идэг шүү дээ. Тэгвэл хөвгүүдийг анзаарвал тэд нар үгээ боддог.
бодож жагаад арай гэж нэг ивлүүлээд нэг хіддэг үйлбэр болгоод бид нарт ээжээ тгийгээд нэг товчхон хэлнэ ээж өмөө мэдээ ч юм уу тий. Тэгвэл охтууд бүр тэрний хажууд зөндөө өгөө шүршсэн байдаг. Тэгвэл яг энэ шиг бид нар өөртөөхөө бодлыг маш олон үгээр маш олон талаас нь ингэж ярьж чаддаг бол эрэгтэй өнөудийн хэл ярианы хөгжил нь арай сул байдаг. Тэгээд сэтгэл зүйн тайпын хувьд C төрлийн хүмүүс болохоор эндээ бодож жагаад тэгээд бидний хүссэн шиг миний хайр ийм гоё эмэгтэй, миний хайр ийм гоё гэд яг тэр үгээ хэлэх учраа олохгүй. Яагаад гэвэл сэтгэл зүйн юм тайп нь өөрөө энэ тархиндаа маш олон үгийг ингэж гаргаж ирэх гэж тархиных нь онцлог нь тийм байгаа байхгүй. Тэрийг хүлээн зөвшөөрөөд бид нар ингэж боддог тийм нэг сарнааж зүг барайл гоё ингэж уран яруугаар яг миний сэтгэл зүйн асуудал дээр очиод нэг сэтгэлээр унаад урам зориг хугарцсан үед нэг ханиж хажуунаас нэг гоё үг хэлээд босгоод ирээсэ. Яг ийм үг хэлчихвэл би босон доо гэсэн тийм бодол эмэгтэй хүн болгоны дотор байдаг бах тий. Одоо чи яг нэг гоё үнэтэй бэлэг аваад өгчихгүй ч гэсэн нэг гоё үг хэлчих юм бол би босоод ирнэ дээ. Эсвэл босод эмэгтэйчүүдийг магтахаас илүүтэйгээр тий босод эмэгтэй илүү рекламд гарч байгаа гоё эмэгтэй харахаас илүү миний хайр чи одоо хүртэл гоё шүү гэдэг үгийг сонсох ингээ хүлээгээл идэг. Гэтэл нөгөө нөхөр нь хэлж өгдөггүй ээ. Тэгвэл энэ хаанаас гардаг вэ гэхээр тэр хүмүүс тийм уянгийн халилтаа ярих тийм сэтгэл зүйн онцлогийн суугаагүй л байгаа хгүй да. Магадгүй ингээд ЭПМ-ийн хөтлөгч нөхөртөө ч юм уу эсвэл уран илтгэгчийн нөхөртөөсэн бол танд тийм гайхалтай өгнүүдийг хэлж өгч чадах байх. Яа гэвэл хэл ярианы хөгжил нь илүү хөгжчихсөн учраас тэгэхээр бид нар энэ өндөр хүлээлттэй багасгах чи тэгээд айц бид нар эмэгтэйчүүд ганцаараа нөхрөө алдахаас айддаг айцтай байдгүй. Өөр нэг залуу охин гарч ирээл нөхрөө алдчихгүй гэдэг айц жоохон 30 гараад ирэхээр айц үүсдэг бол харин эрэгтэй хүмүүсийн хувьдаас тэр айц байдаг. Тэгээд хамгийн хэцүү нь яг энэ амьдралыг авч явж байгаа хамгийн том хариуцлага нь эрэгтэй хүн дээр ирсэн байхад алдаа гарах эрхийг өөртөө олгохгүй байсараад өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг хойш нь орчдөг байна. Тэгэхээр өнөөдрийн ярих сэдв эрэгтэй хүн ч тийм айц байгаа. Тэр айцыг ойлгоорой. Их нэртэй ойлголцохгүй ядаж ингээд дотор байгаа үгээ эвлүүлээд хэлж чадахгүй дандаа шөөмжлүүлдэг. Эхнэр нь байнга чи надад гоё үг хэлэхгүй маа. Эсвэл чи намайг нэг дэмжиж өгөхгүй маа гэд бид нар амнаасаа өөрийн мэдлгүйгээр шүүмжилсэн өгнүүд гаргацдаг. Нэг гомдлоод эрхэлж байгаа царай л да уулан тэгээд намайг дэмжихгүй бай, намайг хайрлахгүй бай, надад урам зориг өгөхгүй бай, намайг ойлгохгүй бай гэд дандаа гүй гэд явчихад. Тэгэхээр тэр хүнд яг өөрт нь ямар мэдрэмж, эрэгтэй хүнд бол ямар мэдрэмж төрөх гэхээр би энэ хүнд дутуу санагдаад байгаа юм байна. Би энд хангалттай биш байна гэд тэгээд цаанаа бол хичээл яваад байгаа боловч тэр хичээл зүтгэлийг дахиад шүүмжилчдэг бид нар санаанд үгээр. Одоо надаас ингэж юм шаардаад байгаа юм чинь би одоо орлогоо нэмэгдүүлэхийн тулд өөр танил талаараа өөр орлогын хөөсөр ингээд юу илээгээд гадар ажил хөдөлтөд оройт хорн дахиад оройтлоо надад цаг гаргасангүйгээр дахиад шүүмжилнэ. Тэгээд нөгөө хүмүүс одоо жишээ нь мэдээж санхүүгийн хөөсөр бага байгаа тохиолдолд арай нэг боломжтой хүн дээр очиж нэг санхүүгийн гайгүй нэг юм эхлүүлчих, төсөл эхлүүлчих, бизнес эхлүүлчих гэл арай л нэг нийгэмд байр суурь олцсон мөнгөтэй ч юм уу тийм хүн дээр очиж мэдээж гаргалгаа хайн эрэгтэй хүмүүсийн хувьд гадар ажил хөдөлтөг онцлог нь тийм байлаа гэж бодоод тэгэхээр эмэгтэйчүүд одоо яхаараа тийм хүн дээр очиж тэгж явдгийн гэдэг ч юм уу юм шүүмжүүд илүү үт юм байна л та. Чи ингэж оройтлоо яг эцсийн зорилго нь яг юуны төлөө яваад байгааг нь бид нар харахгүй жижигхэн зүйлийг хараад байт юм байна. Өнөөдрийн надад цаг гаргаагүй, өнөөдрийн хүүхдээ арчлаагүй, өнөөдрийн ачааллыг над дээр өгсөн гэдэг бид нар илүү төвлөрөөд идэг. Тэгвэл энэ хүний сэтгэл зүйн онцлог нь юм, тархины онцлог нь юм, уулын дотроо бол гоё үг хэлхийг хүсэж байгаа. Гэхдээ энэ хүний сэтгэл зүйн онцлог нь юм учраас. Тэгвэл зарим хүмүүс ингээд тушаадаг те дандаа ингээд гэртээ орж ирээд тушаана. Чи тэрийг тэг энийг эхнэрээ дандаа тушаана. Тэгээ шүүмжлэнэ. Тэгэхээр нөгөөх нь эхнэрт нь маш хүн дээр тусдаг. Гэхдээ тэр шүүмжилж байгаа хүн тэрийг анзаарахгүй байхгүй. Шүүмжилж байгаа хүн өөрийгөө анзаардаггүй. Бид нар яг нөхрөө шүүмжилж байхдаа өөрийгөө анзаарахгүй байх шүү. Чи намайг цаг гаргасангүй. Чи намайг над ингэж хангалттай болгон шүүб авч өгсөнгөө. Энийг хар тэрийг хар гэж яхад бид нар нөхрөө анзаарахгүй байгаа шиг нөхөр биднийг шүүмжлээ тэр захирангуй шин чанартай байгаагаа өөртөө анзаарахгүй. Тэгэхээр бид нар өөрөө сэтгэл зүйн хувьд хөнгөн үүнийг авч
гарах. Хамгийн гол нь бидний хамгийн том зорилго нөхрөө айцаас салгах байхгүй юу? Одоо магадгүй 20-тай 30-тай гэр бүлийн асуудал гайгүй хүмүүсүүд энгийн өнгөрөх боловч энэ ингээд 40 дөхөөд ирэхээр 40-оос хоошоо болоод ирэхээр дунд насны хямрал нь үүсэн тий. Магадгүй эхнэртэй хүүхэдтэй бүх юм зориулаад бүх ингээд хүссэн болгоны маань биелүүлэх гэж зүтгээд явж байгаа шүү дээ яг үнэндээ тий. Тэгээд зүтгээд явж байгаад өөрийгөө орхисон байгаа байхгүй бас нөгөө талаар эрэхтэн өөрийнхөө өсөлт мөрөөдлөг орхисон. Тэгэхээр миний нэг хилээд идэг зүйл нь та нөхрийнхөө юунд дуртайг мэдж байгаа мó? Юу мөрөөдөлтөг мэдж байгаа мó? Энэ хүн болж төрөөд ямар зоригтой ямар зүйлээс кайф авдаг тэр зүйлийг мэдж авсан уу? Тэрийг яагаад дэмжихгүй байгаа юм? Тэгэхээр яг 40 иргэм нас болоод 40-оос хоошоо болоод ирэхээрээ тэр амьдралаас аваагүй зүйлээ авахыг хүсэж байгаа байхгүй юу хэрэгтэй. Бусад бүх зүйлээ ихнэр хөвгттэйгээд тэгээ манайхаа ийм зүйлээдэг тий. Нөхөр яах вэ цалингаа надад бүгдийг өгчдөг юм. Тэгээд нөгөө цалингаа бүгдийг өгсөн нөхөр чинь магадгүй ажлын газрынхандаа гарч болно. Эсвэл ингээд найзуудтайгаа уулзч болно. Хоолнд ороод ирж болно тий. Тэгэхэд төрөвчнээс мөнгө гаргаж өгсөн чи их нэртэй хураалгацсан. Тэр мэдрэмжийг авахд бол эрэгтэй хүнд амар би ямар арчаагүй юм бэ? Эсвэл нөгөө хажуу талаас нь байгаа хүмүүсийн хэлж байгаа үг нь бол маш хүн дээр нөлөөлнө шүү дээ тий. Ажил хийгээд байгаа мөртлөө ингээд орлого байхгүй. Тэгээд өөрийгөө дааж чадах. За өөрийгөө даалаа гэж бодоход магадгүй ингээд эрэгтэй хүний бардам чанараар ганц хоёр хүнийг даах тохиолдол гарлаа гэж бодоход бид нар ингээд тэр нь ойлгохгүй зүйл гардаг те. Тэгвэл яагаад бид нар ийм байдлыг үүсгдэг вэ? Гэр бүл эхнэр гэж байгаа тусад нь бас тэр хүний бас сэтгэл зүйн хэрэгцээ, мөрөөдөл, сонирхол гэдэг зүйлийг орхисон байгаа юм шүү. Заавал ингээд амьдралын хариуцлага энэ хүн ингээд ной нургийн бүгдийг ингээд үүрүүлээд байгаа мөртлөө тэгвэл яг хувь хүн гэдгийг орхисон байна. Тэгэд санхүүгийн асуудал дээр ингээд нөхөртөө бүх зүйлийг даатгцсан. Тийм эмэгтэйчүүд байдаг. Тэгээд надтай ч холбогдож ярьдаг. Маа нөхөр бол нэг тамхины мөнгөөл аваад тэгээд бусдыг надад өгчдөг ш. Тэгээд тэгвэл энэ гэр бүлийн санхүүгийн асуудал чинь нэг хүн санхүүгийн байдлаа хариуцсан гэдэг чинь нөгөө хүн санхүүгийн байдлаас бас зүхтж байгаа хэлбэрээ. Тэгэхээр эхнэрүүд уулна би сэтгэл хөдлөлөөр худалдаа авалт тэгээд ин гэдгээ өөрөө харчих юм бол гэр бүлийн санхүү болоод энэ карьер болно үсэг байхгүй юу. Тэгээд эхнэрүүд би ганцхан амби цоцроод байна. Би ганцхан санхүүгүүд ингээд энэ би гэхээ болоод ингээд нөхрөө ингээд анзаараад үзвэл тэр хүнд ч уулна мөрөөдөл байсан байгаа хгүй зориг байсан. Гэтэ магадгүй өнөөдөр нэг ажилтай тэгээд тэрний хараас яваад мартцсан. Дээрээс нь хүүхэд гараад ирсэн. Тэгэхээр тэр хүүхдийг бодоод ингээд өөрийнхөө мөрөөдлийг бас хойш нь тавьж байгаа хгүй. Тэгээд дээрээс нэг эхнэрийн мөрөөдөл бас чухал. Тэгээд эхнэр чинь аз жаргалгүй байна гэж уйлал гоншгонол эхэлдэг тий. Тэгээд бид нарыг ингээд дээр тавиад байгаа хгүй. Тэгээд нөхрөөд өөрсдөө орхиж байгаа хгүй. Тэртлийн юусоо олж харахгүйгээр ингээд нийгэмд ч тийм эмэгтэйчүүдийн зөв эмэгтэй хүмүүс бид нар юм байх хэвээр бид илүү байх хэвээр бид бол цэцэг бид нарыг л услах юм бол цэцгэлэн л гэдэг. Тэгвэл одоо нөхөр нь баг ингээд зэрлэг урмал болоод үлдчихэж байгаа байхгүй юу. Тийм тэгээд нөхөрт очиж байгаа зүйл нь нөхрийг магтах юм бол бүх зүйлээ танд зориулна гэдэг мессеж өгсөн. Тэгэд яг үнэндээ чин сэтгэлээсээ гараагүй магтаал бол тэр хүнээс зүгээр яах чам нэг төр зур сэтгэлийн хөдөлгөөд нэг юм ахуулаад тэгээд тэр хүнийг зүгээр нэг эрэгтэй хүмүүс чинь жоохон юм гинэн цайлган хүүхчиг зан чанар бол угаасаа байдаг штеп. Тэрэн дээр нь жоохон тоглолт хийгээд байгаа юм шиг яг тийм муухай хандлага бас байгаад байгаа байхгүй. Тэгээд ингээд эмэгтэйчүүдийн хоорондоо ярьдаг зүйл нь эрэгтэй хүн жоохон магтаад хөдөлгөө хөөрөл бүх зүйлийг хийгээд өчтдөө штеп. Тэгвэл тэгсэн ч тэгж хөөрөд байнга итгэдэг ингээд эмэгтэй хүн маш муухай ааш гаргаад сэтгэл хөдлөлөө гаргаад ингээд уурсан тэгсэн эрэгтэй хүн уучлаа л гэдэг. Тэгэл миний харж одоо төрөөд ингээд сэтгэл готролд ороод ингэсэн эсвэл энэ ааш нь ингээд байгаа юм да одоо ингээд уучлал маш их удаан уучлаад тэгээд дараа нь ингээд өөрөө уучлуулах зайг болтлоо уучлалцсан байгаа байхгүй. Тэрийг бид нар бас хардггүй тэгээд жоохон төрөв арай л явцдаг. Тэгээд энийг сэтгэл зүйг ингээд судлаад ингээд явахаараа энэ асуудал бас хоёр талтай юм байна гэдгийг харж байгаа байхгүй. Тэгээд гэр бүл судлаач гэр бүлийн сэтгэл зүйчд бас зөвлөдөг зүйл нь аль альныхаа зүйлийг хараач ээ. Дандаа ингээд гендерээ төрөө барьсан эсвэл өөрийнхөө мөрөөдлийг нэгт тавьсан тийм босс тийм манлайлагч эмэгтэй байх нь ирээдүйн амьдралдаа ямар ахын 40 гараад ирэхээр тэр бүх зүйл нь шахагдсан бүх төрөвч их нэртэй өгсөн өөрийнхөө кайфтай зүйлийг хийгээгүй
эрэгтэй хүн ингэ шахагцаараад хамгийн сүүлд ямар үйлдэл хийх вэ? Тэгээд дараа нь шахагцаараад өөрийн дуртай зүйлээ хийх гээ явсан эрэгтэй ингэ юу ямар ч хамаагүй зүйлийг хийж үсхийг хүсээд байна те. Тэгэхээр эртхэн нөхрийнхөө дуртай зүйлийг ганцхан мөнгөний араас явдаг зүйл биш те. Энэ амьдралдаа кап авдаг зүйлийг бас дэмжиж өгөөрэй. Тэгээд төрөвчөндөх бүх мөнгөийг ингэж авч яхаар тэр хүнд бас өөртөө зарцуулах тийм эрхийг өгөөрэй. Тэр тийм зүйлийг маш их сонссон. Тэгээд би яах вэ гэдэг эрэгтэйчүүд байдаг ч гэсэн дараа нь өөрөө дотроо өөртөө зориулаагүй эмэгтэйчүүд ч тийм би яах вэ гэд хүүхд нөхөртөө зориулсны дараа өөртөө сэтгэл дундуур үлдсэн байдаг шүү дээ. Дэлгүүрт ороод нөхөртөө ч юм уу өөртөө ч юм уу хувц харсны дараагаар өөрийгөө мартцсан учраас өөртөө сэтгэл дундуур дараа нь ууртай, дараа нь бухимдалтай, дараа нь хүнээс юм нэгсэн. Би бүх зүйлээ зориулсан. Би өөртөө ганц ч оймс аваагүй байхад та нар намайг хайрласангүй гэд өрөнд оруулсан байдаг. Тэгвэл яг эсэргээрээ тэгвэл эрэгтэйчүүд тэргээ илэрхийлж чадахгүй гол нь эмэгтэй хүн бол ингээд уурандаа илэрхийлж байгаа зү. Над би оймсч байхгүй хахад та нар намайг ингээ хайрласангүй. Би чамайг ингээ хоол игээд өгч явахад гэд. Тэгвэл эрэгтэй хүн тэгж хэлж чадахгүй, эрг хүм чинь уйлж болохгүй, гоншгонж болохгүй, ноён нуруутай байх хэрэгтэй. Тэгээ бүр баг багаас нь эрэгтэй хөхт уйлж болдгүй, эмэгтэй хөхтэд гар хүрж болдгүй, эмэгтэй хөхтийг муухай үгээр хэлж болдгүй ингээ хэлсэн. Тэгэхэд одоо ингээ манай хүүгийн анги охтууд нь ингээ зодоод байгаа байхгүй эрэгтэй хөхтүүдээ бүр ингээ гой моён хөвгтөл нүшгэлөөд хөл гарын нүшгэлсэн байгаа байхгүй. Тэг би багштай нь холбогдоод төмөр шугам маань ингээ бүр ингээ хуглаад ингээ явуулсан. Тэгээ би багштай нь холбогдоод за энэ охтууд арай дэмдлээ. Одоо энэ нэг одоо фэйсбүүкээр бас нэг бичлэг яваад байна. Нэг охиныг бандыг бүр ингээ алгадаал нөгөөтг нь алгадуулаад зогсоод хажуусан бичлэг хийгээд байна. Тэгвэл бас охтуудаа бид нар ийм мессеж өгöd байгаа юм шүү. Эрэгтэй хүнийг яаж ч болно. Эмэгтэй ухраас гэд тэ. Тэр бүгд бүр алгадуулаа байгаа. Энэ хүүхд яасан болоод гэж байгаа юм. Миний дургу хүрсэн. Тэгээ энэ манай хүүхдийн ангид штэ охтууд нь ингээд араас нь дагддаг л гин зүгээр гэж хатан гинт дагддаг л гин би таквондод явдаг л гин муусай мандар гэл өшгөлдөг л гин шилжилтийн насанд байгаа эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдийн хувьд ийм зөрчил байдаг ч гэсэн энэ бусдын биед халдаж болохгүй гэдэг мессежийг охтуудаа бас өгмөр байна. Би гайхсан энэ төмөр шугам ингээд юу ч ингээ ятсан. Тэгээд гэрт нь очихт нь хамаг юм хүүхнийц болгоцсон хүүхд мөгтийг. Тэгэхээр эрэгтэй хүүхдийг бид нар багаас нь арай дэндүү өсгöd байгаа байхгүй юу? Эрэгтэй хүүхд учраас чи тоохгүй, хувц хонорчтой тоохгүй байж болно тий. Эрэгтэй хүүхд учраас чи охтуудын үгийг сонс гэд. Эмэгтэй гэдэг нь ингээд эрэгтэй гэдэг нь ингэсэн учраас эрэгтэй хүүхдүүд арай л ингээд амьдрал дээр гасан ч гэдэг ихнэрээ л ингээд байхдаа өөртөө тийм кайфтай байгаа юм уу? Тэг магадгүй өсвөр насны охтуудтай бол тий хэлээрээ нөхрөө ирээдүйд ингээд эрэгтэй хүүхдтэй ингэж хандчих байвал ирээдүйд бас нөхөртөө яаж хандах юм бэлээ те эрэгтэй хүүхдийг бас хүндлэх хэрэгтэй ингээд яаж муудалцсан гэж биэнд нь гар хурж болохгүй ялангуяа ингээд гуй муу хаваар нь болохгүй гэд тэгвэл бол ингээд одоогийн охтууд гээд шүүмжлэхээр арай л муу болж байгаа хэрнэ ингээд охтууд ингээд тийм хандлагатай байгаа охин хүүхэд учраас би ийм хүлээн зөвшөөрөгдсөн юм даан байх хэрэгтэй гэдэг тийм хандлагатай эрэгтэй хүүхэд болохоор ингээд охтуудад ингээл за охин хүүхэд чинь охин хүүхэд чинь миний ээж гэлэн чинь ингээ хандах хэрэгтэй гэдэг. Тэгвэл эн чинь бас эрхэн зөрчигдөөд байна. Энийг бас охтуудтай гоё ойлгуулж өгөөрэй. Эрэгтэй хүүхэд чинь бас аав шиг чинь аав чи юм сайхан хүн байдаг. Тэгвэл эрэгтэй хүүхдүүд чинь маш яг аав шиг чинь яг ийм шүү гэдгийг ойлгуулж өгөөрэй. Тэгээд энэ мессежээр юу хүрэх хичээсэн гэхээр бид нар бас эрэгтэй хүнийг ойлгоё. Эрэгтэй хүний айдсыг ч ойлгоё. Сэтгэл зүйн байдлыг ч ойлгоё. Эрэгтэй хүүхдүүдээ бас ойлгоё. Эрэгтэй хүүхдүүдээ ингээд зах зээл гарснаас хойш эрэгтэй хүмүүсийг зөндөө хайсан те. Охтууд боловсралтай байвал болоо. Нөхөртөө дээрлэхүүлэхгүй гээд энэ хүүгүүд боловсрлоор яад ингээд хүүгүүдийг зөндөө хойно хайцсан те. Тэгээ одоо ингээд нийгмийн байдал нь эмэгтэйчүүд нь боловсралтай одоо хувь хүний хөгжлийн хичээл дээр ч тийм эмэгтэй хүмүүс нь ингээл явж идэг. Эрэгтэй хүмүүс нь ингээ хоцрогдсон. Тэгээд нөхрөө голоод идэг. Манай нөхөр жоох ажилтсан сэтгэлгээтэй би одоо ийм мундаг майнд сайтай эмэгтэй гэд. Одоо энэ нөхрийн сэтгэлгээ надад үнэндээ л гологдоод байна гэд тийм хандлагыг бас зөндөө сонсч байсан. Одоо амьдралын ухаан байхгүй манай нөхөр. Одоо багасаа хар ажил хийгээл явцсан. Би яг хөө дээд сургуулаар ингээ явцсан. Тэгээ одоо бид хоёр гэр бүлийн санхүүгийн мэдлэгчтэй тэр зөрчлөнчтэй тийм гэд. Тэг ингээд хэд ингээ хувь хүний хөгжил ингээд өөрийгөө хөгжүүлсэн эмэгтэйчүүд нөхрүүд нь бас гологдох хандлагатай болсон. Гадаад дотоод сургууль соёлд яваад ирсэн охтуудад бас Монгол залуучууд нь гологдох хандлага бас байдаг. Тэгвэл
нөхөртөөгөө хамт хөгжиж болно. Нөхөртөө бас анхаарай. Нөхөрт чинь бас мөрөөдөл байгаа. Тэгээ нөгөө эрэгтэй хүн яагаад сурах дургүй гэдэг вэ гэхээр бардам чанар руу ингээ халдах гад нэг багшаас сурахаар тэрнээс доош орчоод байгаа юм шиг мэдрэмж авах гад ч юм уу тэгдэг л та. Гэтэ нэг гоё юм анх ингээд нөгөө манай сургалтанд суужсэн бүсгүүчүүдийн нөхрүүд нь ингээд миний лайвыг үзээд эхлээд ямар ч сургалтанд сурахгүй жаад миний сургалтанд сураад өөр урд ингээ хувь хүний хүчлийн бичлэгүүдийг үздэг гэсэн юм л дээ. Тэгэхээр за наа гэж бодлоо ярьж чи юугаа сурдаг юм. Бол ийм юм тархиа болгож хахад болмол гэл тэгдэг гэсэн гинэ. Тэгээд дараа нь миний лайвыг ингэж үзээд яриад гэсэн чи ямар хичээл үзэж байгаа гэсэн чи миний лайвыг сонсуулсны дараагаар за гэд тэгэд хүлээн зөвшөөрж эхэлсэн гэл тэр түүхийг сонсчод болоо доо бас нэг амьдралд ойрхон юм яриад байгаа юм байна. Нэг онол монл яриад эн чин тийм эн чи ийм гэхээсээ зүгээр яг ийм талаасаа харуул яад юм бэ? Олон өнцгөр нь яриад байгаа нь болоод байгаа юм байна. Тэгэд над руу бас бичээд байгаа хүмүүс нь эрэгтэй хүмүүс байгаадаас талархаад байгаа. Эмэгтэй хүнээс сурах юу гэдгийг эмэгтэй хүнээс сурвал доошоо орчин гэдэг хандлагаар биш. Харин ч аль альнаасаа нээлттэйгээр сурж болох юм байна гэдэг хандлагаар сураад байгаад маш баярлж байгаа. Тэгээд эхнэрүүд нь бас энэ лайв үзээсэй. Нөхрүүдээ бас ойлгоосой. Санхүүгийн байдал, хамтын зорилго гэж тавиач. Гэр бүлийн хамтын зорилго. Тэгэхээр хамтын зорилго гэхээр нэг хөөрхөн хүүхэдтэй болно гэдэг зорилго тавиад их юм. Хүүхэд бол амьдралын нэг хэсэг. Хамгийн том зорилго чи юу? Энд хоёр яг хамт амьдраад байгаа. Дундаасаа нэг гоё том мөрөөдөл гаргая. Том мөрөөдөл одоо тийш аялж үзье. Ийм том юмтай болъё. Ингээд тгий гэдэг мөрөөдөл гаргая. Тэгэхгүй ингээд нэг шоо хайж байгаа юм шиг амьдраад байна. Бооцоо чи тэгвэл би ингэн, чи ингэвэл би ингэн гэд яг харилцсан нэг нэгэндээ итгэхгүй байна. Надтаас тийм хосуудыг зөндөл харчихсан. Би ингээ хосуудтай эрэгтэйтэй нэг ярилцаад, эмэгтэйтэй нэг ярилцаад ингээд үзэхээр энэ хүн надад тэгж хандвал би яг л ингэж хандна. Залуу байгаа дээрээ салж штэ. Хамаагүй эрт хүүхэд гаргаж болохгүй. Яасан хүүхэд гаргах юм бол энэ хүний атханд орчин ч юм уу. Бас болохгүй гэдэг ингээ жоохон өмхий санаа гарч юм шиг ингээ харилцаад байгаа л да. Яг тэгснээр сөрөг тал нь юу болох юм гэхээр 10 жил, 6 жил, 8 жил ингээд амьдсан хосууд хүртэл юм хандлагатай болцсон байгаа нь харагдчихаа. Тэгээд сөрөг тал нь юу юм гэхээр нэг нэгэндээ итгэж чадахгүй учраас нэг нэгнийхээ зориг мөрөөдөлд итгэж чадахгүй. Нэг юм шоо хаялцаа шатар нөгөөд байгаа байхгүй. За энэ хүн надад ингээд ийм юм аваад өгөөд ингээд хариуцлагатай байх юм бол би яг нэг ингээд хүүхэд гаргаад өчье. Эсвэл ингээд энэ ингэж яахгүй бол ингээд залуу байгаа дээрээ салчих штеп. Гэтэл ингээд одоо бидний аав ээж одоо хэдэн жилийн өмнөх хосуудыг хараад үзээрэй. Бүх насаараа хайсан ханууд бол ерөөсөө нэгнээс итгэж шатар өрөөг байхгүй юу? Ямар ч тийм нэхэг байхгүй. Зүгээр л өөрийнхөө зориулах юмыг зориулаад итгэгээд явцсан байхгүй. Бас өмнөх үеэсээ бас суралцах юм зөндөө штеп. Тэгэхээр одоогийн орчин үеийн залуучууд чөлөө сэтгэлгээтэй гайхалтай мундаг тийм болсон байгаад гэхдээ нэг зүйл нь нэгэндээ итгэж чадхаа байцсан байгаа байхгүй. Яг бүрэн итгэнэ. Одоо амьдралд алдсан ч вэ алдаагүй ч вэ би чамд итгээд үзье гэдэг тийм итгэл байхгүй болсон байхгүй. Тэгээд ингээд уцаа авахад мессежийн нухын дансын шалган ингээд яадаг чинь тий. Орлого одоо жишээ нөхөр нь өөр цалин тавилаа гэж бодоход цалингаа 100% гэр бүлдээ зарцуулах хэвээр тий. Өөр мөнгө зарцуулах юм бол өөр юм зарцуулчихна гэх тэр нөхөртөө итгэж чадахгүй байхгүй. Тэгэхээр өөрт нь итгээгүй эмэгтэй хүнд нөхөр бас итгэж чадах болчихно. Танд итгээгүй хүнд та итгэх болов бодоод үзье. Танд итгээд мөнгө зээлсэн хүн байлаа гэхэд хүмүүс үний итгэл алдахгүй гэд мөнгөө буцаад өгдөг тий. Тэгвэл ингээд та нөхөртөө итгэдэг үү яг бүрэн дүр итгэж чаддаг уу? Тэг би бас энэ сорилт давж л юм залууны хувьд ч тий. Тэгээд ингээд шатар үрж байгаа юм шиг. Тэгээд нэгээ сонжиж байгаа юм шиг энэ тэгвэл би ингэн гэсэн байдлаар хандаад байна. Яг бүрэн дүрэн зүрх сэтгэлээсээ чин сэтгэлээсээ тэгж харилцаа ч үгүй болчиход байгаа юм шүү. Гадаад ч юм уу, дотоод ч юм уу, Монголд ч юм уу тийм ээ. Харин нөгөө нөхрүүдийн хувьд эхнэр надад итгээд ингээ бүх юмаа зориулахад тэр эрэгтэй хүн юусоо цаашаа гихгүй байхгүй. Харин нөгөө эмэгтэй хит чөлөө сэтгэлгээтэй хит ингээд бие даасан эмэгтэйчүүд маань өөрөө хүнд итгэж чадхаа байчаад байгаа байхгүй. Нэг талаасаа. Тэр нь би өөрийн гэсэн санхүүтэй бити бай гэдэг талаас нь юусоо хэлээгүй. Нөгөө талаасаа нөхөртөө эрхэлж чадахгүй болсон гэсэн. Нөхрөөсөө ингээд юм авахаар эвгүй санагдаал. Тэгээд дээрэс нь нөхөртөө ингээ харьяалагдаад жоохон ингээ буулт хийх юм дээр нөхөртөө яатсан дарагдцсан эмэгтэй болчихж байгаа юм шиг санагдаад. Гэтэл бид нар дандаа эрэгтэй хүмүүс буулт хийнэ гэж байхгүй шүү дээ. Бид нар бас эмэгтэйчүүд нь буулт хийдэг л
хийдгэл байх хэрэгтэй шүү дээ. Жүжигчин өндөр маань өөртөө би дандаа буулт хийдгийг ярьсан байгааг харсан үстэй тий. Гэх мэтчлээ ингээд амжилттай эмэгтэйчүүдийг бас нөхөртөө гоё харилцаатай байгаа олон жилдээ ингээд амжилттай гэр бүлийг зохицуулж байгаа одоо бизнесчтэй гэр бүлтчтэй олон жил хамт явъя л гэж бодож ивэл нэг нэгэндээ итгээд ингээд аль нь буулт хийж сурах хэрэгтэй юм л да. Тэгээд эмэгтэй хүн эрэгтэй хүнээс уучлалтгүй хаар нэр хүнд нь бардам чанар нь доошо буудаг гэж зүйл ерөөсөө байхгүй шүү. Явал нь яг хүн байхгүй яг гендер нь л өөр ялгаатай. Гендрийн үзэл бодол нь арай өөрөөр гаргаад ирсэн болохоос биш. Тэгээд феминист гэдэг үзэл бол яг зөв утгаар нь ойлгосон юм уу? Эмэгтэй хүний эрх гэж яриад байгаа. Эмэгтэй хүний юу гэхдээ яг тэр зөв утгаар нь ойлгоод байна уу? Эсвэл хит ингээ өрсөлдүүлж ойлгоод байна уу гэдгийг нэг анзаараад үзээрэй. Тэгэд энэ хит феминист үзэлт хаанаас гардсан юм бэ гэхээр багтаа бас л гологдсон эмэгтэй гэдгээрээ дээрлэхүүлж исэн тийм хүмүүс дотор нөгөө сэтгэл зүйн траума авсан учраас одоо тэр манай хүүхдийн ангид нь байгаа охтууд нь тэр зодоо үсгээд байгаа ч юм уу тийм асуудлууд чинь багтаа авсан бас трауматай холбоотойгоор үүсэж байгаа. Яг тэгвэл эмэгтэй учраас би сул дорой байж болохгүй маань. Энэ хөвгүүдийн стандараа зоцсон чадгийн гэдэг тэр үзэл бол бага наснд нь охин гэдгээр нь сул дорой гэж үзүүлсэн ч юм уу эсвэл ингээд сэтгэл зүйн гэмтэл авсан учраас тэнд анги дээр очиж гаргаж байгаа байхгүй тэр эсэргүүцлээ очиж ангийнхаа хөвгүүдийг ингэж цохиж одох энэ үзэгдлийг гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр харилцаа бол тэр хүүхдэд хилээд ойлгох ёстой илүүтэй болно. Тэр зодж байгаа охиных нь эцэг ихтэй нь уулзах юм бол илүү шийдэгдэнэ. Гэхдээ эцэг эхчүүд нь ирж тэгж сонсох ухамсар нь бүрдсэн бүтээгөөс хамаарна шүү дээ. Тэгэхээр энийг бас бодолцоод үзээрэй. Бас багш нарын хувьд бас нэг зүйл байгаа. Хүүхдүүдийг ялгуурлан гадуурхдаг, сэтгэл зүйн хувьд юм гэмтэл үүсгдэг гэж анзаардаггүй бас байгаа. Намайг ингээд бага хахад манай бага ангийн багш ингээд сандал өргүүлж агаад угаасгаар ингээд зодож моддог байсан. Тэгэхээр энийг болохоор сургууль хүмүүжүүлэхэд хатуу багшаас сайн сурдаг гэлээдэг. Гэтэл ингээд сэтгэл зүйн гэмтэл бас үүсэж байгаа. Тэгээд надтай холбож исэн хүмүүс ярьжсэн би бага ангитай багшаас айдаг, өөртөө итгэлгүй. Нөгөө л миний яриад идэг 14 наснда хүн хэн байхаа олноо гэд. Тэгвэл 14 наснда ээж аваас илүү багштай илүү ойрхон байдаг. 14 наснд нь нэг гой багш ингээд итгэл үнэмшил өгсөн бол тэр чигээрээ хуслагдаад явчих байхгүй. Тэгэхээр одоо энэ шинэ монголч гэнэ үү, юу ч гэнэ үү гэдэг энэ алдартай сургуулиудын ураагийн сонсоод үзээрэй. Дотор нь яг юу болдог гэхээр бүр мөрөөдлийн төсөөлөх хичээл хүртэл оруулдаг. Өөртөө итгэлтэй болох шинж чанарыг ингэж оруулж өгдөг байхгүй хүүхдэд. Онцлог нь төлбөр аваад байгаа онцлог нь бас тэндэл юм. Тэгвэл зүгээр энгийн 10 жилийн 11 жилийн боловсролын хөтөлбөрт байгаа багш нарыг бас анзаараад үз. Би бүгдийг муулаагүй шүү. Зарим нь бол ингэж гоочилдаг те энэ үнхээгүй юм аа гэд тийм тохиолдол байсан. Намайг багахад бас ингээд математик ингээд маш сайн багш байсан л да. Тэр багш үнэхээр аймагтаа тэргүүний хүүхдийг бэлддэг, улсдаа тэргүүний хүүхдийг бэлддэг тийм багш байсан. Гэхдээ ингээд эрэгтэй хүүхдүүдийг гэрийн даалгавар хийж ирээгүй шанаад жунгаад байсан. Шууд шанаад жунгаад суниалгадаг. Тэгээд айдас үссэн хүмүүс чинь маргааш нь бүгд даалгавраа хийн штэ. Тэгээ үнэхээр математикийг бол сайн сурсан. Тэр багшийн буйнаар зөндөр сурсан. Гэхдээ дараа нь айдастай тэр хүүхдүүдээс хэн ч математикаар явахгүй гэдэгт итгэлтэй энэ шанаад дурсан хүүхэд математикаар явъя гэдэг шийдэл төрөхгүй. Тэгэхээр 14 наснд чинь танд багш үнэхээр чи сурч чадгаар хүүхд юм байна гэд. Урам зоригоор л хүн явдаг байхгүй. Багтаа бага ангийн багш бүр ингээд миний хүүхд сурч чаддаг хүүхд юм байна чи үнэхээр чаддаг хүүхд юм байна гэд итгүүлж чадах юм бол тэр хүүхд урамшаал хичээл хийгээд байгаа байхгүй. Манай бага ангийн анх нэгдүгээр ангид орж исэн багш яг тиймсэн. Би муухайчдаг ч гэсэн миний охин сайн сурч чадна гэж итгэж үнэмшүүлдэг. Тэгээ манай ангийн бараг 70-80% хүүхдүүд нь өөрсдөө онц суртагтай итгэдэг байсан байхгүй. Тэр үнэхээр тийм гавл толгойтой потенциалтай биш анх итгэл өгсөн. Тэр багш итгэл өгч гинөө, ээж аав итгэл өгч гинөө. Одоо жишээ нь манай аав гэхэд ингээд математикээр ингээд бодуулаад найзтай минь өрсөлдүүлдэг гэсэн. Тэгээ би илүү боддог гэсэн учраас миний охин математикт сайн юм биш гэж хэлсэн. Тэгэхээр нэр математик бодоолын үед би айгүй сайн ухаантай хөхт юм ингээд математикт ингээд олимпиадаар явж маавал ийм болсон байсан байхгүй. Тэгэл ингээд уралдаанд орохдоо ч тий багш нар магтахаар нөгөөдгийн хиймээр санагдаад тэрнээс нөгөө шүүмжлээд ивэл магадгүй намайг чи юу ч чадахгүй гэсэн бол би тэрийг хийж явахгүй л байсан шүү дээ. Тэгэхээр багш нар хүүхдэд итгэл өгч чадчихэв нүү болж өгвөл нэг тийм хичээл тусна оруулдаг бол тий төсөөллийн ингээд тэр нөгөө төлбөртэй сургуулиудад яваад байгаа мөрөөдөлтөө итэг гэдэг нэг урам зэрэг нь асаадаг тийм хичээлийг
сургууль болгонд ордог болохгүй байхгүй. Тэгэх юм бол тэр хүүхдэд яг 13-аас 14 наснд нь тийм хүчтэй мотивац өгчих юм бол тэрнгээрээ цэнгэлэгдээд цааш нь явах байхгүй. Тэгсэн чинь одоо ингээд бодоод хаад 13 4 наснда одоо намайг бодохоор өөртөө ингээд нийгмээсээ тийм юм сураад улс төр гончог дорж морж гэдэг илбэг дорж морж гэдэг юм сонсоод улс төр сонсоод өссөн байгаа хгүй бид нар. Тэгсэн чинь тэр үеийн бодоход зарим багш нар нь болохоор багаар ажиллахыг сурах гад гоочилдог ч юм уу. Эсвэл би бас нэг багшийнхаа яриг сонсч ирсэн. Яг 8 дор ангид тахта манай ангийн хүүхдэд ядуу ээж аав нь боломжгүй хараараа энэ өмссөн хувцсыг халтар ер нь энэ харьяаных ер нь ядуу хүүхдүүд идэг гэдэг яриаг би нэг сонсч ирсэн байхгүй юу. Би яг ингээд ангийн дарга тэгээд нэг багш нар өрөөтэй ойрхон мэдгүй хүүхдээс нь хувьд очиж сонсчод надад ямар сонь сонсогдчихсан байхгүй. Манай ангид нэг 2 3 боломжтой айлын хүүхдэйгээ бусдын дандаа ядуу штэ гэд багш хүн тэгээ яриад зогсчихсан байхгүй. Тэгээд үнэхээр угаасаа тэр боломж нь тийм байсан. Тэгээд ингээд явж хахад яг хөө тэр харьяаныхаа хүүхдүүд нь тийм байсан л гэж болно штэ. Гэхдээ яг тэрийг ингэж ойлгуулдаг багш гэдэг нь тэр хүн өөрөө ухамсарын төлөвшөөгүй хүн байсан байхгүй, залуу багш байсан л та. Тэгэхээр хүүхдийг эмзэглэхдээ ар гэрийнхаа байдлаас бол эмзэглэх эсвэл угаасаа өөртөө итгэлгүй шинж чанартай байгаа шүү дээ өсвөр насны хүүхд. Тэрэн дээр ингэж нөгөө дарин дээр нь давс нэмдэг багш нар бас би байхгүй гэдэг дээр сэрэмжлээрээ. Тэгээд хүүхэд анги дээр очиод гэр бүлийнхаа бүх шинж чанаруудыг гаргаж чад. Гэртээ гаргаж чаддаггүй аашаа анги дээр ирж гаргаж чад. Тэгээд ингээд гэр бүлийн байдлыг харчих гэвэл анги дээр очиод харчихад бол жижигхэн хандаа явж л байгаа шүү дээ. Жижигхэн амраач юм уу жижигхэн хин чин тэг явж байгаа. Одоо тэгэхээр таны ингээд сэтгэл зүйн асуудал чинь тэр анги дээр яваад байгаа байхгүй. Тэр анги дээр тэр охин зодж гин үү, тэр эрэгтэй охтуудыг ингээд эрэгтэй хөлт охтуудтай муухай харьцаад байна уу. Энд чинь ингээл аав ээжийнхээ мэд тэнд ингээл яг копи пестээр харуулаад яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ лайваар юу хүрэхээс хүссэн гэхээр хүнийг айцсаар бол хол явуулахгүй. Тэгээ бид нар багш нарчтай хүүхдүүдийг айлгах юм бол одоо чи хичээл хийхгүй бол тэр хог төдөх хүн шиг болчихжээ шүү гэдэг айц хүүхдэд өгөх юм бол тэр хүүхд айгаад хичээл хийнэ гэж бодож байна үгүй. Хүний хөдөлмөрийг үнэлж чаддгүй хүн болно яг үндэ. Хог төдөх одоо гадаа энэ түг ажилчдыг тий харуулгонглаа. Миний хөө чи онц сурахгүй л өстой энэ лаа зуршгэлдэг хүн болно гэд. Тэгэхээр нөгөө хүүхдийг айлгах гэж одоо ядуу амьдрын айлгах эсвэл ингээд бие махбодоор ажилдаг тийм хүн болно. Бид нар ингээ айлгах гэж логикоор бодоод байгаа байхгүй. Гэтэл айлгсан хүүхэд тэр юмнасаа зүхтнаа. Ойлгохгүй яг тэгж бол ойлгохгүй. Бидний бодоод байгаа шиг тэгж хүүхэд ойлгохгүй байхгүй. Тэгэхээр бас энийг бодоод үзээрэй. Та хүүхдээ харин ч энэ хүмүүс ингэж хөдөлмөрлөсний хүчинд одоо манай энэ зам цэвэрхэн байна. Энэ хот ч цэвэрхэн байна. Өглөө 4 цагт осоод энэ хотыг цэвэрхэн байлгаж байгаа хүмүүс чи энэ хүмүүсээ гэдгийг ойлгож бусдын хөдөлмөрийг үнэлдэг хүн болгож өсгөөрэй. Бас би ингээд одоо сандыг миний хамгийн том гаргаж ирсэн бас алдаа. Би одоо дандаа төгсдөг үлдэр байдгүй хүүхдтэй муухай аш гаргачаад дараа нь харамсахгүй байна. Хүүхдээсээ суралцахгүй байна. Манай ингээд том хүүхэд түг ажиллачаад ингээд би нэг төрөөд удаагүй нэг гэрээс гарч болтгойсэн ямарсан гам ярьжсэн ба. Тэгсэн чинь амар хөрх ингэжсэн байхгүй. Энэ түгийн ажиллачаад ингээд даарж байгахдаа өвл энэ халуун сартаа цайгаа гаргаад өгчихөө гэд тэгжсэн байхгүй надад. Тэгээ би тэр үед нь дэмжээгүй. Тэгээ би тэр үед шууд хүүхдээс суралцчихсан байхгүй. Дараа нь ингээд 10 минутын дараа 20 минутын дараа бодож байгаа байхгүй. Нэр би яагаад гэж бодоагүй юм бол энэ түг ажилчид гараад цай өгч гэж бодоагүй юм бол тэгэд ингээ хүүхдээсээ сурах юм байдаг. Хүүхдүүд яг гоё юм нээлттэй бусдад үгүй тийм сайхан сэтгэлтэй тийм ямар ч нэг сэтгэл зүйн харлаагүй хөөрхнөр байдаг шүү дээ. Тэгэхээр бид нараас хүүхдээсээ суралцмаар юм лээ. Тэгээд нэрээ одоо хүүхдтэйгээ тэр түг ажилчид цай гаргаж өгөөд тэгэхээр тэр хүүхэд бол түг ажилчдыг муу сураад тийм болсон гэж хараагүй байхгүй манай хүүхэд. Энэ хүмүүс ингэ даарж байгаа даа гэж бусдын өмнөөс ингэ ойлгох гэж мэдрэх гэж хайрлах гэж хичээж штэ. Тэгсэн чинь бид нар магадгүй зарим нь хог хажууд нь хаяал энэ хүн цэвэрлэх ёстой гэд боддог хүмүүс ээж магадгүй тий түг ажилт ч юм уу ямар нэг ажил хийж байгаа нэг цэвэрлэх ёстой ш гэд үйлчлэгч ингэ шал угааж ахаар энэ шахваг хөлөө өргөд өгчдөггүй ч тийм ухамсартай хүмүүс байгаа. Тэгвэл зарим хүүхдүүд биднээс илүү ухамсартай байх тохиолдол бас байгаа шүү. Тэгээд энэ ухамсарыг бид нар хүүхдэд хэлхээс илүү харуулж байгаа шүү дээ. Ээж ингэж байгаа гэд. Тэр юугаар харсан чинь энэ хүмүүс яг гарцаар гарахгүй байгаа юм би хүүхд хэлж байгаа.
Энэ том хүмүүс яагаад гарцаар гарахгүй байгаа юм гэхээр нөгөө жолооч нар хэлж чадахгүй. Мэдхгүй гэл тэгээд яагаад энэ том хүмүүс өөртөө гарцаар гардаггүй юм? Яагаад энэ ногоон гэрлээ гарахгүй байгаа бид нарт ингэдэм мөртлөө гэхэлэр нэрэл тийш гэж бодож байгаа юм жаа. Тэгэхээр хүүхдээ айзаар битээ хүмүүжүүлээрээ тэгээд гэр бүлийнхаа хүмүүсийн айцыг бас анзаараарай. Янз бүрийн л айцтай хүмүүс байгаа. Бас өөрийнхөө айцыг анзаараарай. Айц жижигхэн, уулын жижигхэн. Гэхдээ бид нар томоор харцдаг. Тэгээд айцсандаа итгээд муухай өгнүүдийг гаргана. Одоо нөхөртөө хаягдах үе гэсэн айцаас болоод хартсан муухай өгнүүдийг бид нар гаргана штеп мэтээжүүдэд. Эсвэргээрээ эргэжтэйчүүд ч тэ эхнэрээ алдах үс айцыг бас гаргана. Тэгээд яг тухайн жаргалтай нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Одоо ингэж жаргалтай амьдраад алдчих үедээ гэсэн айц байна. Нөгөө тэгвэр одоо залуу нас маань дууслаа. Одоо энэ үрчлээ суугаад байна. Одоо ингэж би юу ч хийж чадхаа боллоо. Одоо л юм хийж дуусгая гэдэг айц бас орж ирдэг бахны. Тэгээд нөгөө тэгвэр би энэ ар гэрийг авч явж байгаа. Тэгэхээр би ингээ хэцүүдэх юм бол сэтгэл зүйн хувьд хэцүүдэх юм бол энэ гэр өрх гэр маань хэцүүднэ гэсэн хоёр давхар айцтайгаар бас эрэгтэй хүн явдаг бахны. Тэгээд их нөхрийнхөө сэтгэл зүйг сайн анзаараарэ. Бид нар анзаардаггүй. Гомдоод биднэрт муухай үг хэлж байгаа гэдгийг анзаардаг байхгүй юу? Сэтгэл хөдлөлөөрөө муухай үг хэлж байгаа гэдгийг анзаардаггүй. Магадгүй ажил дээр нэг дарамттай нэг ховж юунд орооцолтоод тэр нь ихнэр нь сонсоод ууралчих вэ гэдэг айцтай бэжсэн чинь дээрэс нь бид нар хэрүүл болох муухай үг хэлсний дараа гомдсондоо муухай би ингэж нэрээ амьдралын төлөө зүтгэж чад намайг ингэж муухайгаар ойлгоод тахта яадаг юм бэ гэсэндээ муухай үг хэлждэг. Нөхрийн хувьд энэ дотор тэгж бодод гомдсондоо за намайг муухайгаар бод гэд ингээд муухай үг хэлчихэр эмэгтэй хүн намайг тэгж муухайгаар хэлсэн намайг ингэж муухайгаар хэлсэн гэж гомдоод яг нөхөр яагаад муухай үг хэлээ цаана сэтгэл зүй ямар асуудал болчих гэж ухаж ойлгодгоо дутуу хараад идэх юм байна л да. Таны нөхөр яг муухайштай ингээд байгаа бол яг тэр ноён руу амьдралынхаа тэр алсын харааг авч явж чадахгүй байгаа да өөртөө сэтгэл дундуур байгаа юм шүү дээ. Тэгээд муухайшлаад таныг цай хийж өгсөнгүү ч юм уу тийм шалтгаар уураа гаргаад байгаа юм шүү дээ. Тэрийг бас мэдэрч сурах нь бидний хамгийн том зүйл юм. Тэр мэдрээ сурчхаар тэр хүн яагаад уурлаад байгаа, тэр хүн яагаад гомдоод байгаа, яагаад тунаад байгаа, яг ингэж жоох хөвчөг ааш гаргаад идэгин. Бүгдийг нь бол бид нар ойлгочих юм байна л да. Тэгэхээр бид нар тухайн үеийн сэтгэл хөдлөлийн моментод гэр бүлийн хэрүүл болж байгаа тэр зүйл дээр төвлөрөөд цаана энэ фонд яг юу болоод байгааг нь олж харж чадахгүй. Наа энэ сэтгэл хөдлөлийн хідэн үг, энэ савлгаа, энэ амдаал төвлөрөөд тэрэндээ л гомдоол. Тэгэхэд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бүр илүү агшаад би зүгээр ээжсэн чинь намайг ингэж уурлуулсан, би зүгээр ээжсэн чинь намайг ингэж гомдоосон, би гэж бодоод идэг. Гэтэл тэр хүнд бас ямар сэтгэл зүйн асуудал байгаад байгаа юм те. Давхар хариуцлага өгнө гэдэг чинь хэцүү шүү дээ. Нэг үйл ажиллагаа зохион байгуулахад үнэхээр хэцүү байдаг үстэй хариуцлага. Тэгвэл бүхэл бүтэ 50 жил үйл ажиллагааг эрэгтэй хүмүүс хариуцж явж штэ. Тэгэхээр тэрийг бас бодолцоод үзээрээ тэгээд би амар эрэгтэй талаас нь лайв хийдэг юм шиг болчихгүй болох юм. Гэхдээ энэ нь гэр бүлийн харилцаанд аль нь эрэгтэйгш тэгээд нэг сэтгэл зүг ойлгоод урт удаан хамт ингээд амьдраасай. Нэг хараасай гэдэг үднээс тэгэхэд ойлгоод эмэгтэйчүүд нь ойлгоод явчихаар эрэгтэйчүүд нугасаа тэгж өөртөө асуудал гаргаад байхааргүй уулын тийм сайхан сэтгэлтэй дотор нь цэлмэг хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр энийг нэг тэгсэн эмэгтэй ойлгоод гэр бүлийнхаа асуудлыг гой халуун дулаан болгоод над руу холбогдож байгаа тэр эрэгтэйчүүд шиг над руу холбогдож жоод үр дүн гаргасан эмэгтэйчүүд шиг над руу одоо энэ лайв хийснээс хойш зөндөө хүмүүс амжилт хүсэж байгаа. Зөндөө хүмүүс талархснаа илэрхийлж байна. Таны лайваас өөрийгөө олж хараад өөрийнхөө заарын шиг засж байна. Нөхөртөө ингэж харилцдаг болсон. Нөхөртөө ингэж шин сэтгэлээсээ уучлалтгүйсэн нөхрөөсөө би дандаа л их нэрийн зүгээд би дандаа л ингэж муухай ааш гаргадаг байсан. Өөрийгөө анзаараагүй. Эмэгтэй учраас гэдэг л нэг л их муухай ааштай байсан. Тэгээд бүр салж ингэж тустаач амьдарч үтсэн. Тэгээд дараа нь ингэж би нөхөртөө муухай өөр ямар муухай зан гаргасан, ямар үйлдэл хийсэн энэ бүгдийг ойлгож авсан гэд тийм мессежүүд ирэхээр надад үнэхээр гоё гэдэг. Өнөөдөр тэр эрэгтэйгээс бас мессеж ирэхэд надад үнэхээр нэг хүний амьдралд нөлөөлчлөө шүү дээ. Болоодоо мэдсэн сурсан зүйлээ хідэн гэр бүлээг ингэж эвлэрүүлээд ингэж ойлголцуулаад тий зүгээр л орой минь метро сайн уу зүгээр ингээ ойлголцоод зүгээр энгийн асуудлыг том болгоод идэх юм байна. Тэгээд шийдсэн байгаа нь гоё юмаа гэж харсан. Тэгээд дээрэс нь
тэр эрэхтэй ингээд өөр дээрээ сэтгэл зүгээ босгоод ирсэн надад бүр маш гоё санагдсан байхгүй. Сэтгэл готролд ороод ганцхан эмэгтэй хүн даавар гэдгээс ордоггүй бас эрэхтэй хүн сэтгэл готролд ордог. Тэгэд эрэхтэй хүн эмэгтэй хүнээсээ илүү сэтгэл готролд орохоор гүн гүнзгий орох байхгүй. Яагад үл эмэгтэй хүн өөртөө хэцүү байгааг найзтай ядаж найзтай ээжтэй аавдаа очиод хэлцдэг байхгүй юу? Эсвэл нэг сургалтанд суугаад ч юм уу ярьчин. Тэгвэл эрэхтэй хүн хинт очиж ярих юм бэ? Нэг найзтайгаа пив ууд сууж байхдаа юм ярихгүй шүү дээ. Зүгээр ингээд сайн уу сайн ингээд нэг 5 өгүүлбэр хэлчихэл яваад шүү дээ. Яг энэ дотор байгаа зүйлийг гаргаж чаддаггүй байхгүй. Тэгээ ингээд тархлаад сэтгэл готролд ороод дунд насны хямрал ингээд явчихаар эргэж босоход хэцүү болоод байгаа байхгүй. Тэгээ яаж ч л эрэхтэй хүний бардам чанар байдаг болохоор сэтгэл зүйч төр очихоос нэрлэх нэ. Тэгэхээр хамгийн ойрын туслах хүн нь бол бид нар байхгүй нөхрөө ингэж ойлгох юм. Ингээд бид нар ингэдэгтэй тархлаад муухай болчлоо. Чамаас олоод инглээ дэлбэрчлээ гэд ураа гаргачихж байгаа байхгүй. Өөрийнхөө таргалсан буруу бас хөнлөөж ихийг ингээд гаргаж чадчихаа. Түл нөхрүүд бид нар лөө тэгж хэлж чадахгүй. Би энэ амьдралын хариуцлага явж яваад ингэсээр хагаад би юм бүдүүн болчлоо. Гүзээ маань ингээ унжчихлаа. Яг ингээд миний ихнэр хүүхд юмар дутж гин үү гэж хараад л бодоод л яваад л бүдүүн таймороод яваад л байгаа тий. Тэгвэл тэрийгээ тэр хүмүүс чи илэрхийлж чадахгүй учраас нэг дуугаа сэтгэл хамгийн хэцүү гэд. Тэгэхээр яг тэр хэцүү мэдрэмжийг бид нар ойлгох хэрэгтэй. Нэг торгон мэдрэмж гэдэг шиг. Тэгэхээр ингээд нэг өдөр зүгээр юу ч ярихгүй нэг сонсоод үзээ. Зүгээр ярьж байгаа үгийн амнаас нь гарч байгаа үгийн муухайжсэн сайханжсэн сонсоод үзээрэй. Яг юуг илэрхийлэх гээд юм те. Бид нар ингээд үгийн дутуу ойлгоод буцаж ингэж үлгэж ирээд өөрийнхөө талд оруулаад ингэчтэй ямар сайн хүмүүс ахгүй. Чи наваа наад үгээр юу хэлэх гээд байгаа? Би энэ амьдрал зөндөөлөх гэсэн шүү дээ. Тэгэд нөгөө нөхрийнхөө зүтгэж байгааг харахгүй байх тохиолдол байдаг аа. Тэгээд амжилттай зүтгэж болно, амжилтгүй бүтлгүүд зүтгэж болно шүү дээ. Тэр хүн чинь төгс биш юм чи алдаа гаргаж болно. Тэр нь хүлээн зөвшөөрөхгүй. Тэгсэн мөртлөө намайг шүүмжилдэг, миний алдааг шүүдэг гэд өөрийгөө төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн байхгүй нэг хүмүүс. Би төгс биш шүү дээ. Миний алдааг битгий шүүгээдээ. Чи миний нөхөр юм бол намайг дэмжих ёстой, урам зориг өгөх ёстой гэл. Тэгсэн мөртлөө өөртөө иргэд нөхөртөө урам зориг тэм хүч мөч өгөхгүй, юу ч өгөхгүй, ойлгохгүй. Тэр хүнийг бүр ойлгохыг хүсэхгүй. Өөрийгөө л ойлгуулахыг хүсгээ. Өөрийгөө л ойлгуулгаад өөрөө л сайн эмэгтэй, дайчин эмэгтэй тийм байх гэдэг байхгүй. Тэгэхээр тэр хүний оронд бас өөрийгөө тавиад үзээрэй. Би хэрвээ ингэж амьдралын хариуцлагыг одоо ганц би ээжүүд бүх хоёр хариуцлагыг авч яваад надад амьдралд юм бэ хэцүү байдаг юм бэлээ. Нөхөргүй байх, нөхөртөө хүмүүс ямар сайхан байд юм бэ? Хариуцлага нь ингээд нөхөр нь хамт өрөөд явчихдаг юм биш үү ярьж байгаа зөндөө сонсчихсон. Ганц би юм гэдэг бол гадаа гарч ир болол дотор орж юм болол ингээд амьдралын асуудлуудыг бид нар ингээд аваа явдаг. Нөхөртэй эмэгтэйчүүдэд атаархдаг гэл тэгдэг. Тэгсэн чинь нөгөө нөхөртэй эмэгтэйчүүд нь болохоор эсэргээр нөхөртэй ах чи ядаргаатай шөмжлээд идэгин намайг ойлгодгүй намайг зовоодаг гэл. Энэ хүн надтай амьдрахтаа тэгж олон жил зовоогоод гэл. Тэгээ намнаас гарч байгаа үгээ бас ажиглаад үзээрэй. Тэгээд яг зовоогоод байгаа хүн нь та өөрийгөө зовоогоод байна уу эсвэл нөхөр чинь таныг зовоогоод байна уу гэдэг дээр бас анализ хийгээд үзээрэй. Тэгээд түрүүний ярьсан кейс дээр болохоор ингээд өөрийгөө босгож хардсан тэр ихтэй би бүр үнэхээр талархаж байгаа. Одоо цаана 3 сайхан хүүхэдтэй яхах гэдээ ярьж байгаа байхгүй. Тэр үнэхээр талархаж байгаа. Тэр 3 сайхан хүүхэдтэй амьдрал байна. Тэр сэтгэл готролд орсон эрэгтэй хүн өөрийгөө босгоод ирж байгаа гэдэг чинь маш том амжилт байхгүй. Тэгэд их нартайгаа бас ойлголцсон байх гэж найдаж яад үстэр готрлаас гарцсан юм чинь их нартай муухай ажиллагаа болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэг гэсэн гал голомт ингээд буцаад асж байгаа байхгүй. Сэтгэл готролд орчхоор тэр гал нь баг унтарсан юм шиг болсон юм л доо. Яад гэвэл нэгэн дандаа ус цацаад ах юм чинь нэг нь лүгэ. Сэтгэл готролд орсон хүнээс сайхан үг гарахгүй. Хөөд үгүй зайлаад үгүй салаад үгүй яваад үгүй гэдэг л үг гарна. Эсвэл би болохгүй байна, би бүтэхгүй байна, начиг арчаагүй ингээл амнаасаа дандаа л юм гаргаад бусдыг буруутгаал эн чин муу хүндээ биш зүгээр л сэтгэл зүйн асуудалд орсон учраас тийм гаргаад байгаа. Тэгэхээр нэг тэгсэн гэр бүл сэтгэл зүйн асуудлаа шийдээд нэг гал нь бүтэн асдаг болсон бол маш их талархаж байгаа. Тэгээд өнөөдөр лайв гэхэд догтлоод ороод ирсэн. Тэгээд тэр хахад ирсэн бас талархаж байна. Бас хүүхдүүд нь одоо энийгээ сууж байгаа гэж найдаж байна. Яг бол аав сайхан аштай, аав дулаахан болчлоо шүү дээ. Тэгэхээр чин тэр гэр бүл сайхан болно шүү дээ. Зүгээр аав ингээд гой үг хэлэхгүй ч гэсэн зүгээр гэрт сууж байхад тэр гэр бүл дулаахан болчдөг шүү дээ. Зүгээр ингээд байхгүй орон зай нь хоосон болохоор гэр ингээ хүүтэн болчдөг. Тэ тэрнтэй адилхан тэгвэл аав ямар сүрэг юм ярихгүй тийм эерэг болоод эрэгтэй хүнгийн сэтгэл гутралаас гарна гэдэг бол тэр гэр бүл бол яг нар мандж байгаа юм шиг л болсон байгаа. Тэгээд ихнэр нь урт жаргалтай болсон баг гэж найдаж байна. Тэгээд
бас эмэгтэйчүүд маань нөхрөө бас харж үзээд бас өөрийнхөө алдааг хараад нөхөр нь гэр бүлийнхээ санхүүг болгох гээд ингээд шүүмжлэл хийсний төлөө чи бити нарийнлаа амьдрал ямар нарийн ингэж хандхаасаа илүү нэрээ миний нөхөр том зорилгын төлөө явах гээд байраа бас томруулчих гээд машинаа бас сайжруулчих гээд амьдралаа бас дээшлүүлчих гээд миний хэрэглийг танаад байгаа юм байна гэдэг утгаар нь ойлгоорой. Тэгэхгүй эмэгтэйчүүд их шартай, хор шартай энднээс юм талааж гууж авч яснаас өөрөө ажил хийгээд гарыг гээд гэрээсээ гүгээд өөр юм яваад өгч магадгүй яг зорилгохоо юм биш. Эмэгтэйчүүдийн нэг тийм сэтгэл зүйн алдаа байдаг шүү дээ бас. Тэгсэн чи яг нөгөө эрэгтэй хүний чинь зорилго юу юм? Таныг тэр палаж та 5 палажтай юм чинь 6 дахь нь авч яах гэдэг юм бэ? Тэр нь бол зөв шүү дээ. Тэ 5 палажтай байснаа 6 дахь палажийг аваад та илүү гоо сайхан болохгүй л дээ. Тэгээд тэрийг ингээд миний хараа одоо хоёул 12 сарын 31-нд хоёул нэг зориг тавиа шампансаг тулгасан да. Тэрнийхээ араас л хоёул явъя гэдэг нөхөр нь тэгэхээр ихнэр нь тэр дурмаа ийм палаж ийм дүүпэл өмсөд ах чи би яага болтгүй ингээд сэтгэл хөдлөлтөөр хандаад гомдож уйлж мөлж хэрхэлж байгаа юм ахуулаад тэгээд нөгөө сэтгэл зүйн асуудал эрэхтэн муухай үг гаргачин бол дахиад нөгөө төрөө ихнэрээ харагдах гэж бас л мөнгө гарна тэгээд ингээд санхүүгийн асуудал чинь ингээд нэг тойрогт орсон юм шиг яваад байна. Тэгээд энэ том санааг уулан би эхнэрүүдэд ойлгуулчвал одоо тэр над руу мессеж хийж байгаа нөхрүүд ингээд эхнэрт маань ойлгуулад өгөөч гэдэг. Магадгүй эхнэр нь үзчихвэл нэрээ тийштэй би ингээд сэтгэл хөдлөлөөр ингээд юм штэ гэд нэг мессеж авчаасаа гэж бодоод байгаа хгүй. Тэрнээс би нэг өрх гэрийн санхуд очивол ингүүл химнэл энийг ингүүл тэгдгийг ингээд нэг заадаг тийм дүрмийн юм гэж юусаа байхгүй штэ. Одоо санхугаа ингүүл тэгдгийг ингээд хүн болгоных өөр. Тэгэхээр гэхдээ нөгөө хадгаламж энтрийн хуулийн бодол адилхан байж болно л доо. Гэхдээ яг том зорилгыг нь ойлгуулчвал тэгээд өөрөө зэгцрээд сэтгэл хөдлөлөө удирдах гад эхлэх байх гэж би ойлгоод байгаа. Тэгээд бас буруучаад жиж магадгүй тэгээд лайвд би угаасаа төгсд үлдэр хүн биш учраас өөрөө хүрэх гээд байгаа санаагаа л хүргээд ингээд лайваараа нэг хүн гэсэн нэг хүний амьдрал гэсэн нэг шинэ өнцгийг хараасаа гэж удаад нэг өөрийнхөө өнцгийг л сануулад ороод идэгэн шүү. Тэгээд охтуудтай ээж аваад байвал охтуудтай эрэгтэй хүнийг хүндлэж ойлгодог охин болгож өсгөөрэй. Тэгэх юм бол ирээдүйд нөхөртөө ойлголцдог эмэгтэй болно. Чи охин учраас чи эрэгтэй хүүхдэд яаж чарсч болно? Яаж гар хүрж болно? Нам муусаа эрэгтэйчүүдийг дээрлэх хэрэгтэй гэдэг хандлагыг битгүүрээ. Тэгээ ингээд сайн ажиглал эмэгтэйчүүд ажиглаарай. Муусаа хар өмнөдийг даврааж болдгоо гэдэг эмэгтэйчүүдийн төрлийн эмэгтэйчүүдийг жинхэнэ нөхрүүдэнд даварцсан л байгаа. Яг харах юм бол муусан хар юмнуудыг даврааж болохгүй гэдэг үгийг маш их сонсч байсан баг. Энд эдгээрийг давраах юм бол улам давраад идэгин гэд. Тэгэд тэр эмэгтэйчүүдийн нөхрөө сайн ажиглаад үзээрэй. Жинхнээсээ л даварцсан байгаа. Жинхнээсээ л давраад, жинхнээсээ л хураал, жинхнээсээ л гадуур ингээл явцсан л байгаа. Түл яг эсэргээр нөхрөө хүндлээд би нөхрөөсөө уучлалт гуйдаг, би нөхөртөө ингэж муухай хэлхээсээ ингэдэг, би нөхрөө хүндэлдэг гэдэг эмэгтэйчүүдийг хараад үзээрэй. Нөхрүүд нь эргээл яг л хүндлээл хайрлал явсан л байгаа. Тэгээд хүн өөрт нь муу санаж байгаа хүн лөө чин сэтгэлээс хандахгүй байхгүй. Тэгээд түрүүний нэг сэдв би хальт хөндөд өнгөрсөн те. Нөхөртөө бүрэн дүрэн итгэж чаддаггүй эмэгтэйчүүд маш олон болчихжээ. Гэхдээ амьдралын хариуцлага нөхөртөө 100% гэсэн үг биш ээ. Зүгээр итгэж үзээч гэж хэлсэн. Тэгээд тэрийг бас нэг бодолцоод үзээрэй. Тэгээд саяны хоёрыг харьцуулаад үзээрэй. 20 жил жээнэ 30 жил жээнэ амьдарсан эмэгтэйчүүд нөхрөө амнаасаа ямар үг гаргаж байгаагаараа гэр бүлийн харилцаагаа шууд илэрхийлсэн байна. Тэр муусан хар юмнуудыг даврааж болдгоо гэдэг айлд очих юм бол зөндөө хэрүүл байгаа. Нөхрийнхөө бүх шүмжиг гаргаад ирсэн, бүх алдааг нь гаргаад ирсэн. Тэгэд тэр эмэгтэй нөхөр бол сэтгэл зүйн асуудалтай байгаа. Их нэртэй хэлэхээр л буруудчихдаг, даварцсан ир хүн болчдөг учраас сэтгэл зүйн асуудалтай л байгаа. Тэрийг илэрхийлж чадахгүй гадуур дээл өөр хүмүүстэй яриад явж байгаа. Тэгвэл ингээд нөхрөө хүндэлдэг, миний нөхрийн мөрөөдөл юм, миний нөхрийн зорилго юм. Бид хоёр ингээд зорилго тавьсан. Эхлээд нэгнийхээ зорилгыг биелүүлэх ч юм те. Санхүүгийн хувьд ингэсэн штэ. Бид хоёр ингэж аялаад, ингэж яриад, ингэж яагаад бид хоёр ингэсэн гэл. Тим эмэгтэй бас өөр байгаа. Тэр нөхөр гадуур явж байхдаа их нэртэй эргэж очихдоо маш дуртай гэрт рүү харж байгаа. Ажил дээр болсон юмыг их нэртэй гой хуваалцах гэж яарад харж байгаа. Юу таны нөхөр гэрлэгөө яг яарж гэнэ үү? Тэрийг бас анзаарч болно штэ. Ирж гин үү залгуулж ирж гин үү эсвэл өөрөө яарад гэрт чи үрээд ирж гин үү. Тэгэхээр тэр сэтгэл зүйн асуудлыг бас анзаараарай. Тэгэд өөртөө бас дүгнэлт хийгээрэй. Нөхртөө бас сэтгэл зүйн байдлын дүгнэлт хийж болно те.
Нөхөр чинь гэрийнхээ хаалгаар орж ирээд бөөн баяр орж ирээл харин өнөөдөр ийм ажил гээд ингэж яагаад алдаагаа хэлэхдээ айхгүй байна уу? Бид нар алдаагийн шүгэд ингэж мөнгө алдаад ингээд тэгээд тэгсэн чинь ингээ мөнгө алдчихлаа гэхээр гүлээс юм чи хаашаа ийм алдаадахтай яа яста хайр мөнгө да гэж юм эсвэл энэ удаа алдцсан дараа нь явах вэ хүн алддаг штэ гэд нэг итгэл урам зориг өгөөд байгаа юм уу? Эсвэл ингээд алдаагийн шүгэд байгаа юм уу? Чи одоо тэнд одоо тэгж алдаа тэнийг юм уу чи гэл. Эсвэл ийм хин мэдхгүй байхад яадаг чи эр хүн юм бэ гэж юм уу? Тэ? Тэрийгээ бас анзаараад үзээрэй. Бид нар ойлгохыг гэхээс илүү дүгнэхэд яриад байгаа штэ. Нөхрийнхөө юмыг чи өөрийнхөө яг хөрсөмжид энэ толгойд байгаа эр хүн болохгүй. Тэгэхээр энэ толгой дотор байгаа эр хүнийг аваад хайчих. Тэгээ угаасаа гүзээтэй алдаатай тэгээ залах уу тийм эр хүнтэй суудсан бол одоо та яаж эрг сэтгэл зүйргээр босгож ирж тэр хүнийг ингэж өөрчлөх үү гэж бодхоос биш шүүмжлээ дараад өөрийнхөө байдлаар ингэж нөгөө хатан ухаан гаргана гэж бүр ингэж мушгиж хайж ахаар тий. Заримдаа бид нар их логикоор алдаа гаргаад идэг. Нэг хиймэл хөлдөө арганууд хэрэгэлцсэн. Нөхрөөгөө бүр сургадаг юмгээ утцсан. Нөхрөө сургах хэрэгтэй гэдэг. Нөгөө уяатан нохо сурах гэдэг юм ааш тий. Нэг ясагуд маа гэж сурах гэж байгаа юм шиг тийм өгнөд хүртэл гарцсан. Нөхрөө ингэж сургах хэрэгтэй. Нөхрөө өөргөө халамжил сургах хэрэгтэй. Мос эрчүүдэд аврааж болохгүй эсвэл залхуу эмэгтэй нөхөр ажилсаг болдог ч гэнэ үү. За үгүйсэхгүй л ах үгүйсгээгүй. Гэхдээ яг сайн бодоод үзээрэй. Та тэр хүнийг сургаад байгаа юм уу? Яагаад байгаа юм? Тэр одоо хин хэнийгээ сурах гээд байгаа юм тий. Гүү яг ингэж доторхыг нь уудлаад ийм юм дээр ингээ энэ угаасаа ч дургүй юм хэлэхээ хүчлээд байгаа юм шүү дээ. Тэр ихтэй хүн ч угаасаа л гэр ажил их дургүй ч юм ийм багтан л хүчлээл тий. Дуртай юм. Тэгснэ өөрөө би дуртай юм хиймээр байна гэдэг. Тэг нөхөр чин дуртай юм хийж байгаа юм уу яг? Тий. Тэгэхээр орой алга юм загнаж байгаа юм шиг лайв хийдэг байгаа дуучлаарай. Гэхдээ хүнд бодол өгөхийн тулд би ингэж хэлвэл хөрх олоо гэж боддог. Өөрийнхөө өнцгөөс хүргээд байгаа. Тэгээд маш хурдан яриад байна гэдэг шүүмжлэлийг авсан. Тэгээд тэрийг хүлээ аваад жоох удаан ярих гэж хичээж байна. Тэгээд би лайв энэ төр хийгээд ингэж өөргөө нэгэд удаагаа болохоор туршлагачаал явж байгаа шүү. Тэгээд өөр унссан мэдснээ бас хүрэх гээд сурсан мэдснээ бас хуваалцгаад сэтгэл зүйн асуудлаас ингэж гарч болох юм биш гэдэг үнцгийг харчаад тэгээд өөрийн санаагаа л хүргэж байгаа шүү. Бас буруу ч хийж болно, зөв ч хийж болно. Өөртөө яг хэрэгтэйг нь л тунгаагаад аваарай. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье баяртай. Тэгээд өнөөдрийнхөө лайв ингээ өндөрлөе.